Holman брендийн SHX 1640B загварын 76 литрийн багтаамжтай шарах шүүгээний ажиллагааны загварыг танилцуулъя. Хэрвээ та шарах шүүгээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон захиалга өгөхийг хүсвэл тайлбар хэсэгт байгаа линкээр орно. За шарах шүүгээг ашиглахын өмнө баглаа бодлыг нь бүрэн авч дагалдах хэрэгслүүдийг нь бүлээн савнтай усаар хугаах ёстой байгаа. Үүний дараа шарах шүүгээний цагийг гэрийнхэн цагтаа тааруулна. Цагаа тааруулахын тулд шарах шүүгээний цагны тэмдэглэлийн дээр дарснаар цаг анивчиж эхлэх бөгөөд голынхоо төвшлөрийг эргүүлэн цагаа тааруулаад баталгаажуулна. За шарах шүүгээний үйлдвэрийн үнэр болон бохирдлыг нарилгахын тулд та дээд доод гормыг сонгоод 250 Цельсид температураа өгч 30 минутны турш шарах шүүгээгээ ажиллуулах ёстой байгаа. За шарах шүүгээний ажиллагаа эхэлсэн үед та өрөөний агаар сэлгэлтийг сайтар өгөх ёстойг анхаарна уу? За шарах шүүгээний ажиллагаа нь бүрэн дуусаад шарах шүүгээ хүрсний дараа та дотор хэсгийг зөөлөн даавуун чихтэй арчуураар цэвэрлээд үлдэгдэл бохирдлыг цэвэрлэж аваарай. За энэхүү шарах шүүгээ чихэн дээрээ дэлгэцтэй бөгөөд дэлгэцэн дээр нь үндсэн 16 горим, нэмэлт горим, автомат меню, тохиргоо гэсэн цэснүүд байрлана. За үндсэн гормоо ашиглахдаа та эхлээд гормоо сонгоод температур болон цагийг нь тухайн таны өгөгдсөн байгаа гормын дагуу ажиллуулж болно. Эсвэл та гормоо сонгоод температур болон цагаа өөрийн хүснээрээ тохируулаад шарах шүүгээгээ ажиллуулах боломжтой байгаа. За энэхүү шарах шүүгээний хувьд ажиллагааны 3 цагтай бөгөөд эхний харагдаж байгаа цаг нь хоолны үргэлжлэх хугацааг зааж байгаа бол 2 дахь цаг нь хоолны дуусах хугацаа, 3 дахь цаг нь та сэрүүлэг тавиад ашиглах боломжтой байна. За ажиллагааны үеэр та сонгогдсон горим болон температурыг өөрчлөх тохиолдолд эхлэх болон түр зогсох төвшлөр дээр нэг удаа дарснаар таны өмнө тохируулсан байсан ажиллагаа түр зогсоод та температурын төвшлөр дээрээ дарж температураа өөрчлөөд дахин цагийнхаа тохиргоон дээр цагаа өөрчлөөд ажиллуулах боломжтой. Ингэснээр таны өмнө тохируулсан байсан температур болон цаг бүрэн заслагдаж шинээр оруулсан өгөгдлийн дагуу шарах шүүгээ маань ажиллаж эхлэх юм аа. За шарах шүүгээг ажиллагааны үеэр нь та сонгогдсон гормоо түр зогсоох тохиолдолд эхлэх болон түр зогсоох төвчлөр дээр нэг удаа дарах бол та сонгогдсон гормоо туслах тохиолдолд асаах болон унтраах төвчлөр дээр нэг удаа дарснаар таны сонгосон горим бүрэн туслагдах болно. За нэмэлт гормын ажиллагааны зааварчилгааг үргэлжлүүлээд хүргье. Нэмэлт гормын хувьд хөөлгөх, гисгээх, хоолыг халуунаар нь хадгалах горим, пиццаны горим, халуун агаараар хатаах горим, тосгүй шарах горим, уурын цэвэрлэгээний гормууд байрлана. Автомат гормын хувьд энэхүү шарах шүүгээ нь 7 төрлийн автомат горимтой. За мөн та өөрийн хүссэн тохиргоогоо өгөөд ажиллуулах боломжтой 3 үндсэн тохиргоотой. Скрин буюу ажиллагаа дуусны дараа чихний дэлгэцэн дээр цагаа тогтмол та гаргахыг хүсвэл on гэд скринээ идэвхжүүлэх бол дэлгэцээ та тогтмол унтраалттай байлгахыг хүсэх юм бол off болгож дэлгэцнийхаа тохиргоог өөрчлөх боломжтой. Мөн та хэлний 3 сонголтыг ашиглаад шарах шүүгийнхаа хэлийг солих боломжтой бөгөөд орос хэл, хятад хэл, англи хэл гэсэн 3 хэлийг сонгох боломжтой байна. Мөн хамгийн доор нь байрлаж байгаа 3 дахь тохиргоо нь чихний дэлгэцэн дээрээ горимнууд нь зурган сонголттой гарч ирдгийг та график дүрслэлтэй болгох боломжтой байна. Ингийн тулд энэ төвчлөр дээрээ дараад тийм гэж баталгаажуулсан тохиолдолд таны шарах шүүгээ график дүрслэлтэй болж хувирах юм аа. Шарах шүүгийнхаа график дүрслэлийг буцаагаад зурган дүрслэлтэй болгохыг хүсвэл та тохиргоо цэс рүүгээ ороод хамгийн доор байрлах гормыг сонгоод баталгаажуулна. Ингэснээр таны шарах шүүгээний чихэн дээр зурган меню гарч ирнэ. Шарах шүүгээний удирдлагыг аюулгүй ажиллагааны үүднээс төвчхийн тулд шарах шүүгээний удирдлаган дээр байрлах түвшээний төвчлөрөн дээр та 3 секунд дарснаар шарах шүүгээ маань бүрэн цоошлогдно. Шарах шүүгээ цоошлогдсон үед гэрлийн төвчлөр болон унтраах төвчлөрнөөс өөр бусад төвчлөрнүүд идэвхгүй хэвд шилжих бөгөөд та түвшээгээ тайлахын тулд дээрх үйлдэлийг давтна.
Шарах шүүгийг цэвэрлэхдээ бүлээн савнтай усаар угааж цэвэрлэх бөгөөд хаалгыг нь салгаж цэвэрлэхдээ нухсан дах түгжээг нь тайлж хаалгыг нь мулталж авах бол хаалганы та шилийг нь цэвэрлэхдээ шилний хоёр тал байлгах түгжээг нь мултлаад шилээ салгаж аваад цэвэрлэх боломжтой. Мөн энэхүү шарах шүүгээ нь уураар цэвэрлэх боломжтой бөгөөд эхлээд та шарах шүүгийнхаа доторх бохирдлыг гараараа цэвэрлж аваад шарах шүүгийнхаа доор 200 мл ус хийгээд нэмэлт гормоосоо уураар цэвэрлэх гормоо сонгоод шарах шүүгээгээ ажиглуулна. За шарах шүүгээний уураар цэвэрлэх ажиллагаа бүрэн дууссаны дараа та дотор хэсгийг нь зөөлөн чихтэй даавраар арчиж цэвэрлэх бөгөөд хаалгыг нь 1 цаг орчим онгорхой орхих юм уу 150 Цельсид 15 минут халаах замаар шарах шүүгээгээ бүрэн хатаагаарай. Хэрэглэгч танд Colon брендийн SHX 1640B загварын 76 литрийн багтаамжтай шарах шүүгээний ажиллагааны заавар танилцууллаа.